хавуу дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн төв хамтран 2 4 3 буюу шүдэ 100-га бэлгээ бэлдээ аяны хүрээнд өнөөдөр бид нар Үлзийт хорооны 59 дугаар сургууль дээр ажиллаж байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үг байгаа шүү дээ. Одоо орчин үед бол сайхан шүдтэй байх бол хамгийн чухал байгаа. Тэгэхээр бид нар энэ сургуулиуд дээр энэ шүд угаах цэгийг байгуулад явж байгаа. Тэгээд 59 дугаар сургууль дээр энэ шүд угаах цэгийг манай хавуу дүүргийн эрдэнэ төлөөлөгчдийн хуулиас хариуцаад байгуулж өгье. Энэ аяны хүрээнд бид нар үндсэндээ амны үндийн үйлчлэгийг хийж, хүүхдийн эмчийн үйлчлэгийг хийж, сэтгцийн, гэмтлийн, халдвартын, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хоол зүйч нар, мэрэгжлийн өсвөрийн сэтгэл зүйч нар гэх мэт 8 цогц үйлчлэгийг хийж байна. Энэ аянд одоо манай сургуулийн нийт одоо 680 суралцагч, багш ажилтнууд ингээд бүгд хамрагдаж байна. Энэ сайхан одоо ажлыг санаачлан зохион байгуулж байгаа хавуу дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон эрүүл мэндийн төвийн баг хамт олонд маш их баярлж талархаж байгаагаа багш сурагчид, эцэгчүүдийн хамнаас хэлж байна.